За тэгэхээр онлайнаар сканер команда хэрхэн өгөх вэ гэхээр эхлээд одоо сканераар онлайнаар компьютероос сканерын командыг өгөхөөс өмнө за энэ хувьлагчийн одоо онлайн буюу одоо сүлжээний төвшөнд одоо бэлэн байдал болох ёстой. За яаж онлайн болох вэ гэхээр за манайхан бол энэ үндсэн хоум дэлгэцэн дээр дарна. За энэний доош энэ гүйлгдэг хэсэг дээр нэг гүйлгээд за энэ дээр бол ингээ сканер гэсэн гарч ин. За сканер хэсгээ сонгоод за сканер хэсэг сонгогдсон дээр за энэ дээр ингээ онлайн буюу офлайн гэсэн хоёр сонголт гарч ирнэ. За энэний онлайн гэсэн сонголтыг хийгээд тэгээ компьютероос за энэ онлайн болсон нөхцөлд бол одоо компьютероос сканер дахь үйлдэлээ хийж болно. За ингээ үйлдэлээ хийж дууссаны дараа манайхан за дараад нь сканераа бол ажлын бэлэн байдалд нь буцаага оруулах хэрэгтэй. За сканерч дуусчаад буцаагаад энэ офлайн тавьчаад дараад за энэ дээдлийн хоум хэсэгт ингээд дараад за ингээ ажлын бэлэн байдалд болгоод ингээд дуусгана.